Төр засаг аливаа засаг захиргааны байгууллага ил тод байдлыг эрхэмлэн ажиллаж байж, иргэд мэдээлэлтэй болж үүнийхээ үндсэн дээр оролцоотой идэвхтэй болж эхэлдэг. Ийхүү иргэд санаачлагтай оролцоотой байвал ахуй орчноо, баг хороогоо, өнөөдрийнхөө амьдралыг төдийгүй ирээдүйн хүн амьдралыг алхам алхмаар өөрчилж сайн сайхан болгох боломж бидэнд бий. Өрн хаврын улирал ирж үндэстэй бүхэн өөдлөн дэвчгэд хүн зооны сэтгэлд инээж ажил үл саян даундарна. Хаасайгүл барилга байгууламж, бүтээн байгуулалтын их ажил өрнөлөө. Ялангуяа төмөн олон төрдөө итгэж төр нард иргэдэд тэмцсэн бүтээн байгуулалт санаал нэгөр. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдэл нэгж Монгол улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйл заасан. Өнөө цагт энэ бодит биелэлээ олсон их бүтээн байгуулалт боллоо. Иргэдийн оролцоо шууд ардчил гэж хаасайгүй ярьж байна. Гэвч шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог бүрэн хангахын тулд үзэл бодол, сэтгэлгээний шинжилэл хийж шийдвэр гаргах тогтолцоог өөрчлөх замаар удирдлагын хэд төвлөрлийг сааруулж иргэдэн идэвхжүүлэх шаардлага бий боллоо. Шийдвэр гаргах төвшөнд иргэд шууд оролцох, төрийн үйл ажиллагааг хянах, эрхээ эдлэх гэсэн ойлголт шууд ардчил иргэдийн оролцооны хөтөлбөрийн үр дүнд алхам алхмаар нийгэм дэвшин үр дүнгээ өгч эхэлж байна. Иргэд оролцохын чухлыг ач холбогдлын ч мэддэг боллоо. Зөвхөн төр орон нутгаас өөрснийхөө шийдвэрийг гаргах биш, бас иргэн болгон санаа бодлоо илэрхийлнэ гэж бас орон нутгийн чухал хувь нэмэртэй л болж байна. Одоо ардчил гэдэг маань яг энэ дээр гарч ирж байгаа юм уу те? Иргэн хүнийхээ саналыг сонсдог, тэгээ олуула бас хэлэлцдэг тийм ээ. Тийм ер нь тэгэл иргэд ингээл одоо өөрсдөө дундаа ингээд санал гаргаал ингээл ямар нэгэн асуудлыг шийдэх юм бол ингээд болдог. Ер нь хүн өөрийнхөө л орсон юм болгонд идэвхтэй болдог юм байна. Би ийм үг хэлсэн, энэ миний хэлсэн үг үгүй байна уу биш байна уу гэж хардаг. Тэгэхээр бол иргэн оролцоно гэдэг бол нийгмийн идэвх ерөнхийдөө сэргэж байна л гэж байна. Хуучин дарга шийддэг байсан бол дарга бол гүйцэтгэгч, иргэн бол энэ төлөвлөлт командлагч л болж байна шүү дээ. Командлагч гэдэг чинь бас том эд болоод байгаа шүү дээ. Өөрийгөө бол командлагч гэж бодохоор бат сайхан байдаг шүү дээ. Ил тод байдал, иргэдийн оролцоо хоёрыг хамтд нь авч үзэх нь чухал. Ил тод байдлын нэг чухал зорилго нь иргэдийн оролцоог хөхүүлэн дэмжих явдал юм. Төр засгийг илүү хариуцлагатай байлгах. Засгийн газар болон орон нутгийн төсөл хөтөлбөрүүдийн үр ашгийг дээшлүүлэх зэрэг зорилтыг иргэний оролцоогүйгээр бүрэн хэрэгжүүлэх бололцоогүй. Иргэний оролцоотой иргэний нийгэмд шударга ёс илүү үнцэнтэй болж зөв ухаалаг шийдвэр баялагийг хөгжүүлж бүтээдэг. Ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгээр ил тод байдал болон иргэний оролцооны жишг сум болон хөгжиж байгаа 3 сумаар зочлоо. Эхний сум бол Төв аймгийн 100 мод сум. Улаанбаатар хотоос баруун урд зөөгт 43 км-ийн зайд оршдог энэ сум Төв аймгийн 27 сумаас газар нутгийн хэмжээгээр хамгийн бага хэрлээ, хамгийн их хүн амтайд тооцогддог. Төв аймгийн 100 мод сум. Хүн ам харьцангуй ихээр суурьсан энэ сум нь нийслэл хот шиг авто замын том сүлжээ байхгүй учраас сумын нийтийн тээвэрт ихэвчлэн такси үйлчилж байна. Таксины хэрэгцээ их, дээр нь ихэвчлэн хувь хүмүүс такси үйлчилгээнд явдаг учраас үнэн тогтворгүй байдаг. Тийм болохоор өдөр тутам таксигаар үйлчлүүлэх иргэдийн амжиргаа нь энэ байдал нэлээд нөлөөлж эхэлжээ. Нэг таксинд суугаад усны аж ахуй явахад 1000 гэж, дараагийн таксинд суугаад явахад 1500 гэж. 5 дугаар огт очиод эргэж ирлэх чинь ирэх очихоо 2 удаа ирсэн юм уу? Аягүй таксинд чалгаж байгаа байхгүй. Ер нь бол хувь хүмүүс өөрсдөө явж байгаа болохоор ер нь амдаа орсон тоогоо хэлнэ шүү дээ. Сургуулийн хэлээ өгдөгч эргээд чинь 4000 дээр орно гэдэг чинь одоо манай сэтгэлээ өгснөд бол одоо өндөр ихтэй. Заавал
Одоо такси өөрийн гэсэн компанитай зүгээр л яасан. Зохимжийн толгойтой дээр эзэнтэй явж байгаа. Тариф бариф гэсэнтэй адилхан тохиолдол гэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд 100 мод сумын иргэд орон нутгийн захиргааны байгууллагатайгаа хамтран 2013 оны 3 дугаар сард тээврийн шинжил гэсэн сэдвээр бүх нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл, такси үйлчилгээ хуваарай болон нэгдэн эрхлэгчид, сумын автотээврийн газрын мэргэжлтнүүд болон замын цагдаа зэрэг олон талын төлөөлөл оролцлоо. Энэ хэлэлцүүлгийн үр дүнд иргэд такси үйлчилгээ эрхлэгчид тээврийн газрын хооронд 3 талт хэлцээр хийж такси үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтанд орууллаа. Километрээр бол тооцдоггүй. Яг одоо ингээд нэг явах газруудаа километрээс нэг 2 км, 3 км-ийн хооронд гэхэд бол одоо нэг 1000-аас 1500 төгрөг ч юм уу. Ингээд тооцоод иргэдтэйгээ яриад бол үн тарифаа бол нэгдүгээр шийдвэрлэчихсэн. За дараагийн асуудал гэх юм бол наад аж ахуйн нэгжүүдтэй бол бид нар чинь гурван гэрээ байгуулж үнэхээр энэ үйл ажиллагаа явж чадж байгаа бол энэ аж ахуйн нэгжүүдийг цааш нь өргөжлүүлээд ингээд явуулна гэдэг. Төрийн ажил бол иргэнд үйлчлэх ажил байгаа тийм. Тэгэхээр иргэн ямар зовлон бэрхшээл вэ гэдэг нэг талаас хэлэлцүүлэг гаргаж ирдэг. Тэгээ бүгдээрээ сууж агаад шийдэх арга замаа тодорхойлцдог. Тэгээ тэрэн дээр нь одоо төрөөс гарч байгаа тогтоол шийдвэр энэ эрх зүйн баримт бичгүүд нь гарчаад эргээд одоо хэрэгжүүлэхээр нөгөө хамтраа гаргасан учраас бас газар дээр арай сайн буугаад байна удаа гэж хараад байгаа. Иргэд санаачлаг гаргаж засаг захиргаа анхаарал тавьж хамтран ажилласан учраас ингэж тулгымцсан асуудлыг хамтдаа шийдэж чадлаа. Таксины үннийг чиглэл нь тогтоосон төдийгүй 80 таксиг нэгдсэн зохион байгуулалттай хаяг тэмдэглэгээтэй болгож такси үйлчилгээний 4 зогсоолыг шинээр байгууллаа. Нэгдүгээр гэх юм бол одоо яг Улаанбаатар хотоос орж ирээд манай автовокзал дээр одоо буулаа гэхэд тэндээс бол иргэд нөгөө явах газар руугаа явахын тулд бол тэндээс бол нэг таксины үйлчилгээг бол 1 цаг болгочихсон. За яг аймгийнхаа төв дотор энэ 2 юм авч зогсоолыг бол бий болгож өгсөн. Ягаад гэвэл одоо дэлгүүр хоршооноос юм аваад явхад бол дөхөм гэдэг үднээс бол тэнд 2 зогсоол бий болгож өгсөн. Нэг нь бол одоо тэр 5 дугаар баг буюу дивизийн тэнд алслагдсан газар бас нэг такси зогсоолыг бол бий болгож өгсөн байна. Ингэж иргэдийн санаачлаг оролцоотой гаргасан хамтын шийдвэр олон талын асуудлыг цогцоор нь шийдэж тал бүрд асуудалд хариуцлагатай, хяналттай хандаж байна. Такси үйлчилгээг нэгдсэн зохион байгуулалтанд оруулснаар олон ч ажлын байр бий болж чадлаа. Өөрсдөө одоо хэвээ явж байгаа. Энэ дээр 18 тэрэг явж такси явж байгаа. Тэгээ бүх симпор зөвшөөрлөгөө өгчихсэн явж байгаа. Одоо энд хавар болоод дахиад энэ дээр нэмэлт тогтцол хийлгэхээр одоо 100 мод хотын тасалбарын газраас хөрөнгөний нь шийдээд өгчихсэн байж байгаа. Иргэд маань ч гэсэн өөрсдөө бас соёлтой үйлчлүүлээд явах хэрэгтэй байна. За таксины жолооч нар маань дөрвийн мэдлэг, таксины стандарт, аж ахуйн нэгж банаас өөрсдийнхөө үүргээ ухамсарлаад ингээд тал талаасаа явах нь зүйтэй гэдгээ бол ухамсарлаж байгаа. 100 мод сум нийслэлтэй ойр учраас нийслэлд сурдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, өдөр бүр энэ хоёрын хооронд явдаг хүмүүс олон байгаа. Тэд ийхүү төв зогсоол дээр бууцгааж гэр-гэрийн зүг таксинд сууж харина. Иргэд ингээд саналаа өгөөд одоо таксиныхаа үнийг одоо нэг жигд болгоод ингээд явж байгаа их баярлсан. Тэгээд угаасаа мэдээж ямар өндөр өртөгтэй байнг ингээд яваад хахаа бас хэцүүс. Тэгээ одоо энэ ингээд ер нь хүн болгоны амьдрал ахуйд бас тусалж байгаа. Өдөрт бол чи ямар ч байсан дунджаар 4000 төгрөг засуулж байгаа. Тийм. Одоо бол тэгээд яадаг болсон. Одоо нэг 2000 шүү дээ. Хол оройно зүүн дэлгэр мэлгээгээд хол газруудаас хүмүүсээс таксид хэцүүлээс урд нь бас би ч хэцүүлсэн ингээл замдаар гараад хэдэн ч минут чамаагүй ингээл зогсоол. Тэгээл бар замын унаа мунаа дайралтал ингэ явдагс. Одоо болохоор зүгээр яг хуцаараа дуудаал тэгээл нэг 5 минут хэвчээ. Нийтэд үйлчилж байгаа такси аль чиглэлд ямар үнэтэй үйлчилж байгаагаа хэн хүнд ойлгогдохоор бичиж тодорхой харагдахаар газар байрлуулсан. Ингэснээр хэн хэнийхэн хувьд маргаан бохирдол үүсгэргүй болсон. Ингэж хамтын оролцооны үр дүнд үйлчилж байгаа жолооч нарч сэтгэл хангалуун байна. Тэгэл тэр өмнө юу байхад бол бид нар үйлчлэгч ард хэдүүлдгээр шууд л та нар дураараа өнөр явж та нар ингэж иргээл хэрүүл маргаан ядтаад асуудаг. Зодоо нүдээ заримтай нь хүртэл зодтолдог байсан. Яг хөө нэг талаар бол одоо бид нар бол ард иргэдтэй бол үйлчлэхэд бол семпор үнийн тарифтай болсондоо бол баярлалтай болж байгаа.
Нийтийн тээврийн асуудлыг нийтээрээ хилцэж шийдвэрлэж чадсан 100 мод сумын иргэд одоо сумынхаа хитийн хөгжлийг төлөвлөн хэлэлцэж засаг захиргааныхаа байгууллагатай санал солилцож байна. Энэ үйл явдал Хинтээ аймгийн Бэндэр сумандж мөн адил өрнөж байна. Төрн иргэдээ хүндэлж шууд ардчлалын зарчмыг дээдэлдэг аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ухамсар соёлыг хэвшүүлэн төр болон улс төрийн намуудын давуу эрхийг халж иргэдийн оролцоог ардчлалын гол шалгуур болгох ажил төрдөөж иргэндээч үр дүнгээ өгч эхэлж байна. Энэ ажлыг эхлүүлж хөгжлийн эдийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа орон нутгийн нэг бол Хинтээ аймгийн Бэндэр сум. Бэндэр сумын удирдлага сумынхаа хөгжлийн эдийн төлөвлөгөөг боловсруулахын тулд иргэдийнхээ саналыг авч эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Сайн байна уу? Сайн байна. За, Бэндэр сумын 2014-өөс 2030 он хүртэлх сумын хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдаж байгаа. За энэ болохоор иргэдийн оролцоон дээр тулгуурлан иргэдээсээ санал авах байдлаар боловсруулагдаж байгаа төлөвлөгөө юм аа. Саналуудыг авч байна. Одоо энэ хөгжлийнхөө талаар ямар одоо санаачлахтай байвал дээр вэ гэдэг иргэдээс санал аваа явж байгаа. Бид нар бол байнгын энэ одоо хурал цуглаанд ороод байх боломжгүй ажиллаа хийж явах нөхцөлд бол ингээд бас бидний ажил дээр ирээд энэ санал авч байгаа энэ бас сэтгэл зүйн бол маш таалагдж байна л да. Нутгаа хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулахдаа зөвхөн нутагтаа амьдарч байгаа иргэдээс төдийгүй Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа нутгийн иргэд, алдартнууд, хууль, эдийн засгийн мэргэжилтэй олон хүнээс санал зөвлөмж авлаа. Бас хилцүүлэг зохион байгуулсан байна. Нутгийн зөвлөлүүдээр явсан. Цагаан нуурын иргэдийн ногоон байгууллаганд барих гэж байна гэдэг юм. Энд ийм үйлдвэр барих гэж байна. Тэгэхээр тэрэн дээр их ажил холбогдлоо гэж байна л да. За миний өс төрсөн нутаг, миний аав ээж хамаатан ах дүүгийн төрсөн амьдарч байгаа нутаг дээр бид одоо ийм санаа оноо оруулах хэрэгтэй гэдэг. Төрлөх нутгийнхаа хөгжлийн хэтийн төлөвлөгөөг оновчтой алсын хараатай боловсруулахын тулд иргэн бүрийн санаа оноог авч тусахын тулд санал асуулгыг бичгээр, хэлэлцүүлгээр бас уудлалт ярилцлага, шийдлийн модны хэлбэрээр зэрэг олон аргаар өргөн хүрээтэйгээр явуулсан байна. Надад яг орон нутагт одоо ямар юм яаж хөгжүүлэх вэ гэж асуусан. Одоо миний яг оролцсон хэлбэр бол яг өөрийнхөө санаа бодлыг бол хурал хэлбэрээр л өгч ийсэн л да. Хэтийн төлөвлөгөөний талаар албан байгууллагуудын дунд санал асуулга явсан. Цон домны нэмлэгийн манай байгууллагын хамт олон санал болгосон явсан. Өөрийнхөө зохих хэмжээний дагуу бол саналаа өгсөн гэж бодож байгаа. Тэгэл саналаа бол одоо бичгээр өгсөн. Тэр юунд нэг орон сууц хөтөлбөр бас энэ гүүр барих энэ төргээд тэрнгээр саналаа өгсөн. Зам харилцааны талаар би саналаа өгч ирсэн. Онон гол дээр гүүр баригдах шаардлагатай. Энийг бол би бол бас ганц бич биш. Ер нь манай нутгийн ард иргэд бүгд санал оруулсан. Сумын төвийг бол цэцэрлэгжүүлэх, гэрлээр одоо маш сайн хангах тэр тал дээр л саналаа өгсөн. Мал аж ахуйгаа төсгөлж аял жуулчлалыг төсгөлсөн тийм л хөгжлийн гартыг харж байгаа. Энэ бол манай Бэндэр сумын ард иргэдийн одоо язгуур эрх ашиг учраас өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас мэдээж хүн сайн сайхан амьдрахын төлөө бол ийм юм дээр бол маш идэвхтэй сайн оролцож байгаа. Чиг хандлага нь зөв болчих юм бол иргэн өөрөө бас тэр лүгээр явдаг юм байна тий. Явгаач донд арга байхгүй. Хоол руугаа л явж байгаа шүү дээ. Энд чинь амьдралын гаваатлгаар бас сайхан юм руу. Ер нь бол иргэдийн оролцоотой юу яаж байгаа болохоор бас их сайхан л байна л да тий бас тий. Оролцоод бол гоё л байна шүү дээ тий. Бас өөрснийхээ санаа бодлыг илэрхийлээд байна гэдэг ч бас. Бэндэр сумын засаг даргын тамгын газар иргэдээс санал авч тэдний саналыг эренбэрлэн нэгдэх ажлыг зохион байгуулах зорилгоор дэд бүтэц, нийгмийн бодлого, эдийн засаг, байгаль орчны гэсэн ажлын 4 хэсэг бүхий 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөвлөлт хяналтын хороо байгуулсан. Сумын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах төлөвлөлт хяналтын хороо ажилдаад бас мэдээдгүй хугацаа өнгөрлөө. Манай төлөвлөлт хяналтын хороо бол 4 ажлын хэсэгтэй. 4 ажлын хэсэг дээрээ ажлуудаа ер нь нэгтгээд тэгээд тэр 4 ажлын хэсгийн гаргасан ажлыг сумын боловсруулах ажлын хэсэг нэгтгэж зангидаж одоо хөгжлийн төлөвлөгөө болгож сумын хурал дүргэн барихаар ажиллаж байна.
ирээдүйдийн нутаг ямар байх, аль чиглэлд яаж өгжих, мал аж ахуйгаас гадна юун түшиглэн амьдрахаас эхлээд олон зүйлийг энэ төлөвлөгөөнд нарийн зөв тусахыг сумын засаг захиргааныхын төдийгүй иргэдэж хичээж байгаа. Энд сумын ирээдүйн хөгжил бол олон хүнтэй уулзаа ерөнхий хөгжлийн төлөвлөгөө гэдэг мэрэгжлийн улсуудаас өвлөгөө аваад сурвалж семинар хийгээд ингээ явхлаар бол их том харагдаад байгаа байхгүй. Тэгээд энэ сум бол 4,000 гаруй хүн амтай. Ирээдүйд нэг 7-8,000 хүн ам болно гэсэн төлөвлөгөө харагдаад байна. Хоёрт нь үйлдвэрлэлтийн хот болох гэдэг. Ерөөсөө манай Бэндэр сум бол одоо сүү сайлын орон. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрхийн үйлдвэрлэл явуулах ийм үйлдвэрлэлүүдийг хөгжүүлээ. За махыг паркетлж одоо зах зээлд нь борлуулах ийм үйлдвэрлэлийг хөгжүүлээ. Бэндэр сум газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжтэй сум. Тийм учраас газар тариалангаас гарч байгаа бүтээгдэхүүнийг сумандаа сумын бүтээгдэхүүн болох гурилын бүтээгдэхүүнийг энэ нутагта гурилыг үйлдвэрлэе. За гурилаараа одоо нарийн боов талах эдгээрийг хийж нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоё гэсэн ийм саналуудыг манай ард иргэд бас маш түлхөө өгсөн байгаа. Хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад санал авах явцад иргэдээс олон санал санаачлаг гарсны нэг нь Бэндэр суманд байгаа өрхийн үйлдвэрлэгчдийг нэгтгэн жижиг дунд үйлдвэр болгон хөгжүүлэх ажил байлаа. Бэндэр сумын өрхөр малынхаа болоод байгалийн шимийг хүртэн хөдөлмөрлөж үйлдвэрлэл эрхэлдэг. Бас аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжөхөр төлөвлөж байгаа энэ сумынханд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг хөгжлийн бас нэг чухал алхам юм аа. Өөрийнхөө хүссэн, өөрийнхөө чаддаг юмыг ингээд хийгээд нэгтгээд хамтраад ажиллана гэдэг бол ерөөсөө энэ хөгжлийн одоо үе таалах юм болов уу гэж боддөө шүү дээ. Энти аймгийн Бэндэр сумыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний боловсруулалт үндсэндээ дуусч байгаа. Энэ төлөвлөгөөг 2014-өөс 17, 2017-оос 24, 2024-өөс 30 он гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөр төлөвлөгөө бол ерөөсөө 30 он хүртэл бид замаа хаагуурн тавих юм. Ногоон байгууламж нь хаана барих юм? Ирээдүйд цэцэрлэг нь хаана байх? Тэгэл явчих. Тэгэхээр чин энэ урт хугацааны юм байх тусмаа дараачийн нэг шинэ дарагч юм хэн нэгэн төр солигдоо гарлаа гэхлээр тэр хөгжлийн төлөвлөгөөнийхөө дагуу явах хэрэгтэй. Хөгжлийн төлөвлөгөө болон төсвийг засаг захиргааны хэсгээ хүн дотооддоо хэлэлцэн баталж, нийгэм тулган хүлээлгэж, эрх мэдлийг төвлөрүүлдэг, эрх мэдэлд нь тааламжтай орчны дархлаа бий болгодог байсан энэ байдлыг шууд арчил, иргэдийн оролцооны зарчмын дагуу халж, аливаа асуудлыг ард олон нийтээр шүүн хэлэлцэж, санаа бодлоо уралдуулан боловсруулдаг, цаашлуул өөрсдийн боловсруулж баталсан хууль дүрмд өөрсдөө захирагдаг ардчилсан соёл их орны өнцөг болон бүрт ийхүү түргэн дэлгэрч байна. Манай сум бол ер нь Чингисийн одоо үлгийн нутаг гэсэн утгаараа бол хөгжих ёстой цаашдаарч өшөө хөгжинэ гэж бодож байгаа. 30 он гэхэд бол маш сайхан гоё юуны улсад бараг тэргүүний л одоо тийм гоё жишг сум болно байх л гэж бодож байна. Миний нутгийн ирээдүй маш сайхан болно гэж бодож байна. Тэ? Маш сайхан олон төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байна. Маш зөв зүйтэй алхмуудыг хийж байгаа. Тэ? Сайхан болно гэж бодож байгаа шүү. Ил тод байдал иргэдийн оролцоо нь ардчлалын үйл явцад ахиц дэвшил гаргаж нийгэмдэх сайн сайхан засаглалын тусгал болж байдаг. Засаг захиргааны байгууллага нь ил тод байдлыг хангаж иргэд нь идэвхтэй оролцоотойгоор асуудлыг шийдэж хийж бүтээж байгаа олон сум дүүрэг баг хороод бий. Тэдний нэг бол Ховд аймгийн Жаргаланд сум. Ховд аймгийн Жаргаланд сум уулс үл сэтгэл сэргээсэн алс баруун хязгаар олон ястны өлгий сайхан нутаг. Жаргаланд сум иргэдийнхээ хүчээр тэдний оролцоотойгоор олон асуудлыг шийдэж чадсны нэг нь Баатар хайрхан багт байгуулсан тоглоомын талбай. Хүүхэд залуусын чөлөө цаг зориулсан энэ талбайг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр байгуулах санаачилгыг иргэд нь гаргасан юм. Гаргасан санаачилгаан ажил хэрэг болгохын тулд нэг гудамжийнхаа айлуудын хаалгыг нөгөө талд нь шилжүүлэн энэ талбайг чөлөөлсөн. Ингэж хамтын санаачлаг хүчээр шинэ бүтээн байгуулах бий болж нялхас өндөр наснууд салхилж чөлөө цагаа өнгөрүүлэх сайхан газартай болсон юм аа.
Энэ газар бол одоо ерөөсөө гудамны завсар байсан 2 гудамыг таглаад энэ газраа сонгоод энэ дээр энийг ингэж байгуулсны багийн голыг олсон, төвийг олсон энд бүх хүүхдүүд хүмүүст хүртээмжтэй өндөр настангууд одоо ногоон байгууламжийн шийдчих юм бол өндөр настангууд оройд энэ салхилж агаард гарч янз бүрийн шийдэх асуудлаа ярьж сууж яхад одоо энэ их боломжийн байгаа. Одоо энийг өшөө цааш нь үргэлжлүүлж өшөө энэ ард түмэн өөрийнхөө саналаар өөрөө нэг эзэн болж тогтчуулъя гэж амар олон улсууд санал гаргаж байгаа. Хоёр юу байгаа мандлагаа энийг би одоо зэсэг тавьж одоо зүлэг ногоо оруулах тийм одоо өөрийн бодол зорилготой ажиллаж байгаа. Жаргаланд суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн санаачлагаар шийдсэн бас нэг зүйл бол 485 аялын хашаа бүхий гэр хорооллын загвар гудамж байлаа. Иргэд манаас газар хүссэн энэ хүсэлтийг энэ хэрэгцээг хангахын тулд энэ хашааг бол барьсан байгаа. Тэгээ хашаа манаас одоо ингээд нөгөө сонгон шалгууруулалт хийгээд компаниудынхаар хамгийн бага зардлаар хэн хашаа одоо хамгийн хямд зардлаар барьж чадахгүй гэсэн сонгон шалгууруулалт хийх үеэр болохоор бас 3 компани шалгарсан. Тэгээ орон нутгийн компаниуд манаас орон нутгийн хөгжлөл сангаас дэмжлэг авах байдлаар одоо иргэдэд олгох 0.7 га газрыг л 7 га газрын хэмжээтэй хашааг бол барьсан байгаа. Энэ загвар жишг гудамыг өрж явуулах ажлыг орон нутгийн компани гүйцэтгсэн. Ховд аймгийн Жаргаланд сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэж байгаа бүтээн байгуулалтаараа дамжуулан орон нутагт үйл ажиллагаагаа эрхэлж байгаа байгууллага хувь хүмүүсийг дэмжин ажиллахыг зорж байна. Өнгөрсөн жил гудамыг бүтэн барьж дууссан. Харин энэ жил гэрэлтүүлэг цахилгаантай болох ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдэхээр төлөвлөж байна. Ингэж иргэдийн санаачлаг, бодол санаа өдрөөс өдөрт бодит биелээ олж амьдралд хэрэгжиж байгаа учраас иргэдийн чадвах чармайлт нэмэгдсээр байна. Сүүлийн үед бол багийн иргэд бол маш их идэвхтэй оролцдог болсон. Би ч гэсэн сүүлийн үед багийн хуралд оролцож байгаа. Иргэдийн оролцоо шууд арчил гэсэн энэ том баримт бичгийн хүрээнд л би сайн ойлгол байгаа л да. Иргэд үнэхээр сайн оролцоод баг хороо хашаа хороондоо аймаг орон нутгтаа юу хийх тухай саналаа тэр орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулгаар сайхан бөглөд өгчдөг. Энэ тухайгаа дахиад цуглараад хилцээд юуг нь одоо илүү одоо хийх боломжтой байна. Энэ тухайгаа бас ингээд ярилцаад ирнэ. Өөрсдийнхөө амьдралын тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд бол үнэхээр одоо дөрвтэй ажил хийх санаачлага иргэд өөрсдөө гаргадаг болсон их сайхан байгаа. Иргэд манаас их мэдээлэлтэй болсон байна. Өөрсдөө сандаа гаргадаг, бодлогот одоо тусгуулж шийдвэрлэхийг хүсдэг. Нөгөө талаар бол бас шахдаг, шаарддаг. Биднээс одоо нөгөө гаргасан сандаа биелүүлэхийн төлөө энд ямар зүйлсүүд та бүхэн хийх ч вэ гэж ингэж хандж байгаа. Одоо бас үнэхээр энэ орон нутгийн хөгжлийн сан гэдэг энэ одоо сангаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын бас ихээхэн томоохон үр дүн гэж ингэж бид харж байгаа. Энэ санаачлан хийж бүтээсэн зүйлдээ иргэд сэтгэл хангалуун байгаа төдийгүй оролцоогоо нэмэгдүүлэх санаачлагтай байхад анхаардаг. Бие биетэйгээ энэ талаар санал солилцдог боллоо. Санал авах процесс ингэ явж байна. Одоо манайд бол айл өрхөөр бол ийм одоо сангийн яамнаас баталсан маягтын дагуу айл өрхөөр тараагаад буцаагаа татаж аваад байж байна. Олон түмэн маргааншийнхаа амьдралыг илүү сайхнаар бүтээн босгохыг гэдэг хүсэл эрмэлзэл нь улам нэмэгдсээр байна. Өөртөө санал авч хийж бүтээж цаашдынхаа үр шимийг хүртэх боломж бий болж байгааг мэдэрсэн учраас дараа жил орон нутгийн хөгжлийн сангийн сангуучлалтээр юу хийж ямар асуудал шийдвэрлэх талаар явуулсан санал асуулга хурал хэлцүүлэгт бүр идэвхтэй оролцож байна. Энд бол нийтдээ 17 санал байгаа. Үүнээс бол хамгийн их санал одоо жишээ ийшээ одоо энэ карт байдлаар хийсэн байгаа. Хогны машин одоо хамгийн 20% санал авсан байна. Дараад нь болох юм бол хүний удаг бол 15 санал авсан байна. Тэрний дараагаар бол ширэг бохирын шугам гэх юм бол одоо 14 санал ийм санал авсан байна. Тэгээд одоо усжуул тэр хашаа усжуулах гэдэг одоо хэд жишээ ганцхан санал авсан байх жишээтэй. Зарим одоо 2 санал бол ямар санал аваагүй. Энэ дээр бол халуун ус
мод зүйлийг тарих гэсэн байдал дээр бол санал аваагүй. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байдлаар иргэдээ санал авахд бол иргэд энд бол итгэвтэй хувь хувийнхаа бодлыг багаас гарсан саналуудаа баг болгож хуваагаар гарсан саналуудаа дараа нь хувь хувьдаа санал авахд бол иймэрхүү зүйлтэй гарч ирсэн. Энэ дээр бол иргэд бол маш сайшаалтай хандж байсан. Иргэд асуудлаа тодорхойлж тэрнийхээ шийдлийг харж төлөвлөж чаддаг боллоо. Өөрөөр хэлбэл нутгийн удирдлагын төвшин шийдвэр гаргахад оролцож байгаа нь энэ өөрчлөлтийн бодит жишээ юм аа. Ерөнхийлөгч маань хэлжсэн шүү дээ. Иргэд оролцоо шийдээд ирэхээр итгэлцэл хариуцлага хоёр нэмэгдэнэ. Иргэн түнш дарга хоёр түнш болно гэдэг. Тухайн үед бас ингээл яг гарч ирж байхдаа ойлгохгүй байсан бол одоо бол үнэхээр бас энэний утга учрыг сайн ойлгосон. Тэр талаараа одоо иргэдч маань их сайхан ойлголттой болсон байж байгаа. Миний хувьд ч гэсэн ер нь ойлголт сайтай л байгаа. Оролцоо нь санаачлагыг бий болгож, санаачилга нь бодит ажил болоход иргэд засаг захиргааны байгууллагыг хариуцлагатай, хяналттай байхыг шаарддаг. Олон нийтийн оролцооны үр дүнд тодруулбал орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн зарцуулалт, гүйцэтгэгдэж байгаа ажлын чанарт засаг захиргааны байгуулагч иргэдэж хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж баг сумын төвшин хяналтын зөвлөлийг байгуулсан байна. Нэг багаас ч одоо 3-9 хүнээ бүрэлдэхүүнтэй хяналт тавьдаг ийм одоо бас нэг баг одоо бүрдүүлээд одоо ажиллаж байгаа. За тэрний нэг нь бол одоо би бас тэр иргэдийн зүгээс хяналт тавих оролцооны бас нэг гишүүн байгаамаа. Тэгээ энэ дээр бол бид одоо тэн дээр одоо гэр зэрэг хөрөнгө мөнгө төсөлж өгч байна. Тэрнийг юунд зарцуулж байна гэдэг дээр бид хяналт тавиад тэгээд эргээд одоо ард иргэд хөдөлмөрчтэй бас тайлгнадаг ийм журамтай болж байгаа. Энэ жилээс эхлээд нөгөө төрийн хүрч чадахгүй байгаа тэр хяналтыг иргэдээрээ дамжуулаад тавья. Ингээд эргээд өөрөөр хэлбэл эхлээд иргэд маань саналаа гаргадаг. Тэр хөгжлийнхаа бодлоготой уялдуулаад эргээд сум маань тэр саналын одоо тодорхой хэсгийг нэмждэг. Тэгээд тэр гарсан санал дээр эргээд нөгөө иргэдтэйгээ хамтраад хяналт тавьдаг. Тэгээд гарсан үр дүнгээд иргэд маань одоо эдэлдэг, ашигладаг. Одоо иргэдэд нь эрэг хандлагаар тусдаг ийм зүйл болгохын төлөө ажиллаж байна. Ардчилсан нийгмийг мэдээлэлтэй иргэд олон нийтийн оролцооны олон сувгууд хариуцлагын механизм ил тод засаглалын үйл явц тодорхойлно. Тиймээс ил тод байдал иргэдийн оролцоо гэдэг хоёр ойлголт бол ардчилсан нийгмийн гол үндсэн суурь ухтгав. Суурьа бид энэ мэтээр сайн тавьж чадвал цаашдаа хөгжлийн зам дардан байх нь лавтай. Түмнээ дэмжсэн төрдөө талархсан түмэн олон гэдэг арчлалаар замсан та бидний ирээдүрөөгөө итгэлтэй авлахж яваа их хүч бүтээн байгуулт юм аа. Иргэдийн оролцоо гэдэг бол иргэд мэдээлэл олж авахаас эхлээ шийдвэрээ хамтран хэлэлцэж батлан гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийн явцыг тайлагнаж дүгнхийг хэлдэг. Иргэдийг оролцуулахын тулд тэдний оролцоог дэмжиж хамтдаа хөгжилд хүрэхийн тулд бид том төрөөс ухаалаг төлөв шилжиж байна. Ард түмэн үүнийг хүссэн түндэж хүрч чадна.